Ерөөс сэтгэл манайхан дуу сэтгэл үгүй. Бага хаа би бол Монгол хүмүүсээ эх орно гэсэн сэтгэлтэй хан зүгээ олохгүй байна. Бөөгнүүлэхгүй. Зүгээ олохгүй байна. Зүгийг нь олох хэрэгтэй байна. Ёсыг барих хэрэгтэй байхгүй. Хуулийг биш. Ёсыг хизээ монголчууд ёсоо барьж энэ их хэвлэлийг хийж чадсан цагт сая бид нүүд төгрөг чинь болж гарч ирнэ. Хууль дүрм дуулдах тусмаа та бид өөрсдийн төрлөх мөн чанар болох хайр хүндэтгэл, итгэл найдвар, нинжин инэрх сэтгэлээсээ алсарсаар байдаг. Өндөр байшин барих, өргөн нарийн зам тавих, өнгө намаараа талцгаасаа илүүтэйгээр та бид ёс зүйд, ёс суртахуунд хүмүүний харилцааг бий болгож чадваас эрх чөлөөтэй, амар амгалан, итгэл найдвартай жинхэнэ мөрөөдлийн ертөнцийг бий болгож чадна. Ёс зүгээр тодорхойлоод ярих хүн маань гэдэг хурдчаад байгаа юм болоо та гэдэг. Би ч өөрөө ёс зүйтэй биш л дээ. Ерөнхийдөө ингээд ёс зүйг харахад бол. Гэхдээ ер нь хүн энгийн юмыг ойлгох юм байна. Өөрөөгөө хянсан дээр хүнээр хянуулсан дээр. Энэ манай Монгол орны нэг онцлог байна. За. 70 жил гэдэг юм уу? 70-80 жил яг хуйлгүй явчихсан. Намын шийдвэр хуулийг орлоод явсан. Намын даргын даалгавар. Энэ бүгдийг хууль шиг биелүүлдэг. Хэдийгээр бид нар социализмын одоо юу гэдэг Оросоос хамааралтай нэг тийм хачин коммунизмын хачин юмд байсан гэж ярьдаг хэдий байсан ч Монголд бол ёс мөрдөгддөг байсан. Монголчууд тийм агуу байсан байхгүй юу? Оросын 70 жил дотор бол монголчууд ёсоо хаяагүй шүү дээ. А хизээ энэ хуулийн дор амьдардаг болсон шилэн энэ Монгол улсад хийхгүй юм байхгүй болсон. Жигшүүртэй гэмт хэрэг байна уу? Уваагүй заллан байна уу? Мөн үү? Тэр хуулийн чинь хувьд аав хоёр адилдаг ширхтэй юм шиг. Юмыг бол олон өнцгөөс харах хэрэгтэй л дээ. Тэгж байж холын бараа харна л да бид нар. Юу юм? Төрийг бол одоо төрийн зүтгэлтнүүд одоо энэ төр барихаасаа илүү ард түмэн барихаасаа илүү шинжлэх ухаан барьдаг байхгүй юу? Хууль бол өөрөө шинжлэх ухаан биш байхгүй юу? А тийм хуульчлаар бол ердөөсө төрийг барьж явах хэрэгтэй гэдэг нэг тийм утгагүй одоо тийм юм биш үү? Тэр тэгтээ зэрэг чинь ямар ч бол одоо чинь хүн төрлөختний эсрэг, ард түмнийхэн эсрэг, хүмүүсийн бол одоо шудраг байдлын эсрэг ийм юмнуудыг хуулиар хийж ирсэн байдаг шүү дээ. Одоо бидэрт мораль хэрэгтэй. Тэр өгөхөөр бид нар шашин хэрэгтэй. Гэтэл бид нар шашин байхгүй. Шашин хоорондын маргаан байхгүй. Хасах. Нийт хүн амынх нь бараг 70-80% нь нэг шашинтай. Одоо бусад орн дээр бол шашны маргаан гэдэг асар их зүйл. А нөгөөд нэг зүйл өгөгдөх юм бол нөгөө хүний өгөгдөх юм. Хамгийн сүүлчийн нүүдэлч уус болчихж байгаа байхгүй тэр чинь. Энэ хүмүүс чинь хэл хурдан сурдаг, хаан л бол хаан амьдарчдаг. Дээр нь бидэрт нэг маш том юм байна. Агуу түүх. Түүх байна уу байна? Ийм статистик тоонууд байна уу байна? Ийм өгөгдлүүд байна. Энэ өгөгдөлтөө ийм статистиктэй улс орныг, ийм агуу түүхтэй орныг их богино хугацаанд босгож ирэх магадлал өндөр байна. Тэр нь бол ягаад байдгүй юм бэ гэхээр ёс зүйр орчиж байгаа юм болов гэсэн дүгнэлт юм уу да. Ёс зүйнийг бол Монгол төрөөс эхэлдэг юм уу? Нэг бол ёс зүй Монгол иргэнээс эхэлдэг юм уу? Шатыг шүүрдэхдээ дээрээс нь шүүрдэг. Эзэс доороос нь шүүрдэг. Ер нь бол улс орны тогтолцоон дээр бол тухайн улс орныг барьж байдаг хамгийн том ёс суртахуун бол шашин байдаг шүү дээ. Хүн болгон шүтж гин, мөрөгж гин, итгэж гин, хайрлж гин, өөрсдийгөө даатгаж гин. Тэгэхээр өнөөдөр бол Монгол их орны маань хувь заяа ийм их гашуун, ийм их одоо аюулын харанг дэлгэцсэн ийм цагт бол энэ хүмүүсийн дуу хоолой нийгэм маш их дутагдж байна. Энгийн иргэд гомдлоод, уйлаад, цөхрөөд, энгийн иргэд маань маш их туйлдаад ингээд байхад шашин маань бол бид хөгжөөд байна, бид сайхан болоод байна, тийм ч бурхан бүтээлээ, ийм ч уулыг тахлаа гэл ингээл яваад байна. Бидний үеийн залуучууд манай энэ эх оронч хөдөлгөөн яагаад байгуулагдаж байгаа? Энэ уучлаараа хэрэггүй, ингэж хөгжихгүй. Энэ хөгжил биш, хөглөрөл. Энэ барилга барилга, энэ технологи барилга, янз бүрийн технологи, энэ телевизэр одоо миний энэ бичээд байгаа юм бичлэг, камер хүртэл технологи хөгжиж дээ. Дэлхийг чимжийн нэг л. Дэлхийг чимээд байгаа юм халаад байгаа. Бид ард түмэн иргэд маань л энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогоодыг хүлээн зөвшөөрч хоорондоо нэвтэй түнжинтэй байх юм бол бид дээр нь ирээдүй их сайхан байна даа гэж. Тэр ярамгийн наадлаар их сайхан байшингууд барьсан, дундуур нь ороод утсан чинь Лондонд явж байгаа юм шиг тэр л одоо их сайхан англи маягийн хвшилтэй тийм марстан ганц л дүнгийн юмнууд яриасан.
тэр дэлгүүр шин дэлгүүр барьж энэ дээр хүн үгийн үеийн дурсгалалтай тавьсан хаач галбтгааргүй юм. Олон сайхан барилга байшингууд тэр баригдаж байна. Бид юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Гэж ингэж бодогдож байлаа. Гэхдээ бол бид бас ядуу зүдүүгээр хайрлж тэднийхэн сайн сайхны төлөө чадaltaй яваа нэг нь ядарсныгаа харах ийм учир байгаа шүү дээ гэдгийг бид бас дотроо нь агуулж явах хэрэгтэй. Тэр засаг маанч бодож явах хэрэгтэй. Ийм юмнууд байна. Бидний хөгжил дэвшилтэй сайхан байна. Шашин чиглээ гэсэн одоо морин жилдээ их сайхан үйлийг бүтээж. Ер нь бидний усыг бол ер нь хүний тооноос баг гаргацсан тийм л хэмжээнд байж байгаа шүү дээ. Нусаа нэгтан нүүрс гарна, чихээ худаан нүүрс, нүдээр дүүрэн нүүрс. 2-3 жилийн өмнөөс эхлээл малын уушиг бол ерөөсөн хаачин мохой зэрэгтэй бол. Ингээд сая 3 тестээр ингээд очиад харж байхад бол үнэхээр л тэнд ус шиг хөгжиж байгаа хүмүүс алга, хүн шиг амьдарч байгаа хүн алга. Уучлаарай энэ одоо хин энэ үгийг яах гэж хэлсэн те? Энэ хүмүүс энэ үгээ эргээд боддөг юм уу боддог юм. Би бол ингэж ийм худлаа үг хэлэхээ бодит гэж хэлнэ. Монгол хог шээ. Энэ сайхан газар ингээд усгууд хүрчээд бид нар багтас суух байдал юус алга байна. Хүүхэд ахаснаа ишиг хариулаад маллаад доошо ишгэ хариулаад юм уу малдаа хариулаад гарахад энэ доогуур зүгээр хулан гэдэг чинь зүгээр сүргээрээ бэлчдэг анги өөрөө ийм сайхан байсан. Бид нар ийм сайхан онгон догшин байдал дээр амьдарч чадаагүй дээ. Ийм сайхан юмыг хадгалж авч үлдээгүүдээ бутарч явдаг. Урга байхгүйсэн бол манай энэ ус хэвээрэл багсан манай энэ худгийн ундрах тушин мөн хэвээрэл багсан бидний үр хүүхдийн хүүхдүүд амьдрах тийм боломж бол бид нарт байсан. Бид нар бол нэр үнэхээр харамсалтай байна. Бид нар бол өстой гомдож байна нэрэ. Одоо бид нэгэн дүүрцэн хэрэг үү? Яах вэ? Дүүрцэн одоо бол ерөөсөө дүүрцэн л баг ш. Одоо дүүрцэн. Одоо энэ бүх стратегийн ордмор бүгдийг шил урдаад өнгөдүүлээ. Бүгдийг авал дуусгач. Тэгээ миний хүүхдүүд би өөрөө энэ усад ч амьдрын шүү дээ. Тэгэхээр бид сэрхэл хэрэгтэй болоод байна. Энэ тогтолцоогоо бүхэлд нь одоо форматлах хэрэгтэй. Реформ хийх хэрэгтэй. Ер нь бол бүх нам бол намыг бүхэлд нь тараагаад дахиад одоо шинээр намууд зохион байгуулах ёстой гэж манай ерөнхийлөгч Илбүдэрч гэсэн ийм байр суурь барьдаг. Одоо сүүлийн Твиттерд ресет хийцгээе, рестарт хий, бүр болохгүй их хурлаа форматлая гэдэг зэрэгэд хэлсэн л дээ. Тэр л миний санаа шүү дээ. Биднэрт шанс байна. Одоо манай нийгэм хөгжихгүй. Бүгд та хоёр ч одоо айхтар ирээдүг хардаг хүнээс л асууж байгаа юм шиг л асуугаад байл. Та судлаач хүн. Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэг юм бол судлаач нараар хүн төрөлхтөө яах юм? Тэрийг мэдлээ чалаа байлаа чалаа. Бидний хаашаа явахыг нь хаана алдахыг нь тэр битэл үнэхээр одоо тэгээд далдыг хардаг янз янзын идтэй шидтэй хүмүүс л болно гэж байгаа бол хоосон чанарт ороод тийм болно гэж байгаа бол одоо энэ буддистууд бид нэрийг бүр явах цааны маань хэдэн 10 жилийн өмнөөс нь хэлж явах хэрэгтэй. Тийм учраас бол үнэхээр одоо 800 чи бол өөрөө ярьдаг ингээд одоо ингээд Хувлаа хааны үед ингэж аваад энэ төлөвлөг эзэн хааны 800 жилийн дараа дэлхийн одоо аврах төлөвлөгөөнд нь одоо буддистууд философчдын айрам гэж гарч ирж байгаа маа гэж. 90 оноос хойш одоо шашин шүтхийг одоо хуулиар зөвшөөрдөг шүү дээ. Хуулиар зөвшөөрөхөөр байхгүй эдгээр чинь арай илүү их мэдлэгөө төрийн шашингээ гаргаад тавьчихлаа шүү дээ. Тэг ингээд юм хийхгүй харин ч бүр монголчуудыг мөхөл рүү түлхэх юм бол бид ийм оюун санааны залуучтай байх шаардлага юу гэсэн байхгүй шүү дээ. Нэг хоёр эдгээр ч гэсэн худлаа яриад ингээд пальбилгаа сууж явах шаардлага байхгүй шүү дээ. Би чадахгүй юм байна. Чаддагтаа үгүй. Эсвэл манай шашин худлаа гэдгийг үдэн дэвшээрэл өөрөөсөө тэгээд тэр гэрийнхаа мухард худлаа яриа сууж байгаа хэрэгтэй.
Гэртээхэн сайхан боловсрал мэдлэг болоод тэгээд сайхан сургуульдаа сураад ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд деважин дотор амьдрч ил байна шүү дээ. Ажил хөдөлмөрөөр авах болсон эрдэм боловсрал хийж байгаа юмараа мөнгө цаас олсноор байхгүй ганцхан хармандаа явчихгээд далдаас нэг цогчихгүй л нэг гатам аяа. Яахан надаа хараад байгаа ингээд ичээд моолгоож байгаа. Тийм хамгийн төлхөө ингээд анхаарал ингээд байнга ярих хэвээр зүйл бол яаж зүв амьдрах вэ? Яаж зүв амьдрах? Тэгтэл хаа байсан гэгэрэл гэдэг чинь тэрний дараагийн шаталтаа тавина. Гэтэ амьдралын төлөө явж байгаа гэгэрлийн төлөө алхам хийж бололгүй л яав. Гэхдээ зүгээр аль нь илүү анхан шатныхаа priority гэж хэлдэг. Аль нь илүү чухал вэ? Аль нь илүү одоо хэрэгтэй вэ? Аль нь илүү анхан шатныхаа гэх юм бол ингээд нэг хүн шиг хүн болоод ямар ч тохиолдолд би энийг хийхгүй шүү гэсэн зарчим байсныхаа дараагаар гэгэрэл гэдгийн талаар ярих, зүтгэх тийм ээ зэрэгцэж байж болно. Гэхдээ ач холбогдлын үед энэ илүү хүндрэлтнээс толгой дээгүүр тархитаж яасан Монголын ард түмэнд уламжилт сурган хүмүүжил ухааны үнэрч байхгүй ийм хөтөлбөрүүд боловсруулад байвал Монголын боловсрол хаана очих вэ? Социализмын дараа бид нар арчлал руу орох үед бидний сайн маань муу болж өрөөд муу зүйл маань сайн болоо гэж. Өөрөөр бид нар анти этик болчихсон байхгүй. Этикийн эсрэг ардтан бол. Монголын ард түмний оюун санааны залуур дээр суучаад тэгээд өшөө бид нарыг ингээд мөхөд рүү өөрсдөө хөтлөд аваад орчих. Энэ ламнарч. А зүгээр одоо юу ч мэдэхгүй ингийн залуу бол үндэсний тохирол очихгүй шүү дээ. Тэр өөрийнхөө амьдралд хор очиул. А оюун санааны залуур дээр байгаа энэ хүмүүсийн нэг алдаад үндэснийг балж мэдэх байхгүй. Ард түмний өөрийнхөө үр хүүхчгээ тийм ээ бодож тэгээд тэрнийхээ төлөө өөрийнхөө амьдралын бүх зүйлээ зорилгоо сайн сайхнуулаад зорж чаддаг ийм эр зөрөгтөн байж энэ чинь улс орондоо амар амгалан гарч ирж шүү дээ. Зарчим бол энэ шүү дээ. Тийм биш бол энэ чинь аюул шүү дээ тий. Өөрийгөө бол тэгээд мөхлийн ирмүүдээр явж тавина. Энэ хураагдсан мөлийн үрэгт чинь тэр хүний хийсэн юмыг тэр хүн өөрөө л идэлнэ. Бусад хүн идлэхгүй. Бидний хувь зайг шийдээд явж байгаа энэ хүмүүс одоо ёстой нөгөө нэг юу гэдэг миний буруу бид нар худлаа ярьсан юм а 20 жил худлаа ярьсан шүү. Ийм оюунлаг шийдвэрүүд л одоо гарах очоод байна л да. Дараагийн нэг зүйл уучлалт гуйна гэдэг бол нэг бодлын байр суурийг алдаж байгаа хэрэг болдго юм шиг байна. Өөрөөр хэлэх юм бол нэг хүн юмыг их мэддэг тийм дүртэй бай олон нийтэд. Гэтэл тэр хүн алдаад нэг зүйлийг буруу хэлчлээ. Тэр буруу хэлсэндээ эргээд уучлалт гуйна гэдэг чинь тэр хүн буруугаа хүлээж байгаагийн хэрэг. Буруугаа хүлээж байгаагийн цаана тэнд ямар асуудал нөхөр одоо би муу байна гэж хэлж байгаатай адилхан. Тэгэхээр ямар нэгэн байр суурины төлөө өрсөлдөж байгаа өнөөдөр шиг албан тушаалын төлөө олзолтон бол алж штэ. Тэгээд тийм тохиолдолд уучлаарай гэж хэлнэ гэдэг бол тэр уучлаарай гэдэг үг маань маш их үн цэнтэй болцоод байгаа. Маш их үн цэнээр хэлэгдэх болцоод байгаа юм л да. Таны бодлоор уучлаарай гэж хэлнэ гэдэг ялагдал мөн үү? Энэ бол асар их хөдөлмөрийн оюуны сэтгэлийн хөдөлмөрийн дараа бий болж гарч ирж байгаа үг. Тийм учраас энийг бол би хизээч ялагдал гэж хэлж чадахгүй. Тэгээ Нельсон Манделагийн хэлсэн үг гэдэг чинь бас хүний амьдрал чинь бол алдахгүй байхдаа биш. Алдаа гараад тэр алдаагаа амжилттай давтуулж чадсанаар бол хүмүүсийн амьдралын утга учир байдаг гэсэн. Уучлалт гуйх бол мэдээж ялагдал биш. Зайлшгүй хэрэгтэй зүйл. Тэгээд буруутай юм байсан бол уучлалт гуйж явах хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн энгийн яс суртахууны хэмжээ шүү. Алдаагаа би алдсан шүү гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйхаас л эхэлж байгаа байхгүй. Уучлаарай гэдэг нь яагаад хэлж болдог вэ? Тий. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэл Кант. Чингис хаан хэлсэн байдаг. Миний дээр төр байна. Төрийн дээр одоо хөгтөн гэр байна гэж. Тэгэхээр агуу их Чингис хаан хүртэл өөрийнхөө дээр төр байна гэж ингэж ойлгож, 90 дараагаа зөв ойлгож ирсэн байна.